энэ олон жил ажиллаж байгаа хугацаанд янз бүрийн орчуулгууд орж ирж байгаа. Тэр дундаа одоо сонирхолтой ч юм хөгжилтэй тийм орчуулгууд ямар хөө орчуулгууд орж ирдэг вэ? Нэг хурдан удмын адууны пассворд орчуулсан юм аа. Тэгээд яг нь инээд хүрээдсэн тухайд нэг мал амтны хичээгээр нэг орчуулдаг. Дандаа л хүний л орчуулдаг шүү. Ийм Монголын болон бусад төрлийн хичээгээр нь. Тэгээд нэг юм хурдан удмын адуу тэр нь бүр юм Галландаас гаралтай Орсоос ирсэн тийм Орс хэл дээрх пассворд тест. Тэрийг орчуулж байхдаа нэг юм амтны ажил хийгээд байгаа шиг. Өөрөө амт болсон юм шиг үү? Тийм мэдгүй нэг яг сонирхолтой л мэдрэмж төр. Тэр санаас гардаг тэр хоёр орчуулга. Тийм. Хөгтөнгөр радио станц бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор стартап бизнес эрхлэгч, орчуулагч CGMN сайтын үүсгэн байгуулагч, орчуулагч Мөнхчин Ураг дээрсэн байна. Өдрийн мэнд хүргэе, сайн явж ирсэн үү? Өдрийн мэнд сайн байна уу? За. Хойлоо юуны түрүү сайтынхаа талаар ярилцъя. Тэгээд баталгаат орчуулгын орчуулгыг одоо онлайн болгосон гэж сонссон. За, сайт яг өнгөрсөн оны 10 сард ашиглалтанд орсон. E-commerce платформ дээр байрлаж байгаа. Орчуулагч CGMN гэдэг. Давуу тал нь гэвэл нөгөө онлайнаар шууд төлбөр тооцоогоо хийгээд хэдэн өөр хуудас орчуулга хийх шаардлагатай тэр захиалга өгөх боломжтой тийм вебсайт байгаа. Вебсайтад хичнээн орны хэл дээр одоо баталгаат орчуулгыг өгч байна. За, манай баг бид нар гуруулаа. Монголд угаасаа ер нь нийтлэг нэг 10 хүртэлх гадаад хэл ашиглагддаг юм дөө. Визний материал болон бусад зориултаар тендер гэх мэтчлэн тийм. Яг тэр 10 хэл дээр гарч байгаа. Монголд одоо энэ чиглэлийн сайтууд одоо хэр олон байд юм бэ? Яг манайх шиг шууд төлбөр тооцоон систем шийдэгдсэн сайт бол байхгүй. Орчуулгын чиглэлээр. Бас анхдагчтай нэг гэж хэлж болохоор юм тий. Аха. За тэгээд ер нь яагаад энэ сайтыг үүсгэн байгуулъя гэж хэлсэн юм бэ? За, өнгөрсөн оны 10 сараас эхлээд 2024 оны 10 сараас эхлээд хуваараа баталгаат орчуулга хийж эхэлсэн. Зараа цахим орчимд өгөөдөг байсан. Facebook дээр сошиал медиа маркетинг хийдэг байсан гэсэн үг. Тэгээд эхэндээ бол яг хөө пэйжтэй тэгээ хувийн аккаунтуудаараа зардаг гэдэг. Тэгээ яг хөө дараагийн шатанд гараа арай байгууллагуудад нөгөө B2B үйлчлэгээ санал болгох боломжтой шүү гэдэг имижийг бүрдүүлэх гээл ер нь вебсайттай байсан гэсэн үг. Орчуулгын одоо чиглэлээр одоо хичнээн жил ажиллаж байна. Ер нь Мөнхчингийн хувьд ямар мэргэжилтэй юм бэ? Би олон улсын харилцааны мэргэжилтэй. Оросын холбооны улсын Москватод Москвагийн олон улсын харилцааны их сургууль сурсан. За, орчуулгын чиглэлээр яг албан бусаар гэвэл 10 гаруй жил ажиллаж байгаа. Хуваараа нөгөө ажлын хажуугаар бүтэн цагийн хажуугаар айгүйх орчуулга хийдэг байсан байлээ. Тэгээд тэрийг ер нь олж хараад ер нь чаддаг зүйлээ хийж байгаа гэсэн. Яг албан ёсоор Монголын орчуулагчдын мэргэжсэн холбооноос тамга тэмдэг гэрчлэгээ аваад албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа нь бол 2024 оны 10 сараас эхэллээ. 10 гаруй жил гэдэг чинь бас яг энэ салбартаа бол хүний насаар бол бараг нэг үе гэж хэлэхээр урт хугацаанд бас ажилласан тийм ажлын туршлагатай хүн байгаад байна шүү дээ. Тий, яг нөгөө сайт хасл хэлбэрээр буюу нөгөө нэмэлт орлого олох байдлаар би нэг өөрийнхөө хуучны мэйлийг олсон юм а. Тэр дээрээс л би би ч орчуулга хийдэг хүн юм биш үү гэж анзаарсан байхгүй. Бүр 2014 оны билүү би 2 дугаар курстэй байхдаа хүн рүү орчуулга илгээгээд хэрвээ та алдаа байвал эргээд мэддэгдэрэй гэдэг өөрийнхөө нэлээд хуучны мэйлийг олсон. Тэгэхээр энэ цагийн ажил хэлбэрээр бол нэлээд одоо орчуулга хийдэг байсан мөлий. Гэтэл хой зөвхөн англи хэл дээр. Баталгаат орчуулга гэж яриад байдаг тий. Яг жоохон бас бид нар хэдий баталгаат орчуулга гэж ярьдаг ч гэсэн баталгаат орчуулга гэж яг юу юм бэ? Ингийн орчуулгаас юугаар ялгаад байдгийг. За, баталгаат орчуулга гэдэг нь түрүүн хэлсэнчлэн Монголын мэргэжсэн орчуулагчдын хөгжлийн холбоо гэдэг байгууллага байгаа. Тухайн байгууллагаас албан ёсны гэрчлэгээ үнэмлэх тамгаа аваад тухайн байгууллагын тухайн төрөмс байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн болон албан байгууллагын гаргасан орчуулгыг баталгаат орчуулга гинэ. Таны илгээсэн материал дээр баталгаат орчуулгын тамга дарагдаад дараагийн шат руу буюу нотрат руу ер нь гадаад руу бусад дараагийн түвшин дараагийн шат руу шилжихэд бэлэн болсон орчуулгыг ер нь баталгаат орчуулга гэж нэрлэдэг байгаа. Тамгаар баталгаацсан гэсэн үг. Бүх шууд энгийнээр хэлвэл. Баталгаат орчуулгын товчоо дотроо танай байгууллага бол онлайн баталгаат орчуулга гэдгээр ялгаатай. Тэгэхээр яг энэ онлайн баталгаат орчуулгын газраар одоо хэрхэн яаж үйлчлүүлэх юм бэ? Яг зөвхөн манайх онлайн гэж хэлвэл өөрөөсгөлөх. Манайх илүү онлайн дээр харагдаж гинөө гэвэл санал нийлэхээр нь ер нь дийлэнх одоо бүхэл орчуулагч нар онлайнаар ажиллах боломжтой. Яаж захиалга өгөхөө гэвэл нөгөө утасны дугаараар холбогдоод өмнө нь жишээлбэл нөгөө айгүй нийтлэг хүмүүс яаж орчуулга хийлэгдэг байсан бэ гэвэл нөгөө гадуур нэлээ яваад яг нөгөө биетээр цаасаа барьж яваад орчуулгын газар олоод хажууд нь суугаад үгсгийг хамт засалцаад тиймэрхүү хэлбэрээр энэ процесс явагддаг байсан бол одоо нөгөө нэлээд хүмүүсийн амьдралын хэм маяг завгүй болсонтой холбоотой цагаан хэмнэх үүднээс та нэг код орчуулга байсан ч гэсэн
Viber-аар орчуулга зургийг гаргацтай дараад илгээчих юм бол таны орчуулгыг орчуулад бид нар эргээгээд нэг хуудас байсан ч гэсэн хүргэл дээр таны байгаа газар хүргэх боломжтой гэсэн үг. Ийм үйлчлэгийг санал болгоод байгаа. Ерөнхийдөө утсаар захиалга өгөхөд байгаа газар нь явж үйлчлдэг гэд хааж явахгүй үйлчлэх юм шүү. Ер нь бид нар бол өөрсдөө очиж үйлчлүүлдэг байсан бол одоо онлайнаар ганц утас зохиол байгаа газар маань ирэл орчуулга хийх нь шүү дээ тий. Тий. Нөгөө хоёр янз байгаа. Бичиг баримтын орчуулгыг бол зураг дараад илгээчихэж байгаа Viber-аар. Ярианы орчуулга бас бид нар дуудлагаар хийж байгаа. Нотариатууд дээр одоо байгаа нөгөө хууль тогтоомжоор нотариат дээр гадаад иргэнтэй байгуулах нөгөө хуулийн процесс явагдахад заавалчгүй орчуулагч шаардлагатай. Нөгөө тухайн хоёр гадаад иргэн болон Монгол Улсын иргэн хоорондоо аль нэг хэлээр чөлөөтэй ойлголцож байгаагаас үл хамааран заавалчгүй нөгөө орчуулагчийн үнэмлэхтэй хүн тухайн процессд оролцож нотариатын үйл ажиллагааг эцэслэн гүйцэтгэх ёстой байдаг. Тэр утгаараа утсаар бас залгаад хандхад бол орос англи хэл дээр хятад хэл дээр бид нар нотариатын ярианы үйлчлэгээ санал болгож байгаа. Орчуулгын салбарт 10 гаруй жил ажиллаа. Энэ хугацаанд ер нь ямар хөө чиглэл одоо төрлийн орчуулгууд илүү хүндрэлтэй юм шиг санагддаг бай. Хүндрэлтэй. За өмнө нь одоо бид эдийн ашиглаж байгаа төлөвлөлт бол нэлээд ер нь сайжирсан, өөр болсон төлөвлөлт гэдэг нь компьютерийн програм гэсэн үг те мэргэжлийн програмууд дээр орчуулга хийж байгаа. За тэр утгаараа яг өмнө нь энэ нөгөө компьютерийн програм айхтар сайн хөгжөөгүй байсантай холбоотой ер нь анагаахын ч гэдэг юм уу, түүхийн ч гэдэг юм уу, физикийн ч гэдэг юм уу те бүр монголоор уншаад ойлгоход бэрхшээлтэй орчуулгууд байдаг байсан шүү. Одоо харьцангуй гайгүй компьютерийн програм ашиглаж байгаа болохоор. Олон хүнтэй харилцах явцад орж ирж байгаа одоо клиентуудаас ямар төрлийн клиентууд одоо илүү их халамж анхаарлыг шаарддаг вэ? Илүү үйлчлүүлэгч дотроос халамж анхаарлыг шаарддаг бай. За ер нь харьцангуй гайгүй дээ. Клиентууд ер нь өөрснөө юу хэрэгтэй байгаагаа маш энгийнээр сайхан тодорхойлоод илчдэг. Би ч асуучдаг те. Гол нь хугацаагаа л тохирно. Ер нь бол энэ ч нөгөө мини сервис ихгүй жижиг үйлчлэгээ пицца захиалгахтай л адилхан. Би дандаа тэгж хэлэх дуртай. Тийм. Та утсаар манх руу холбогдлоо. Та хоёр үнэ тохирлоо, хугацаагаа тохирлоо. Тэ. Тэгээд амсуу хугацаанд таны үйлчлэгийг гаргаж өгнө. За тендерт оролцож байгаа байгууллагын шалгуур арай өндөр юм болоо. Тэ. Яг нөгөө хатуу хугацаанд баригдаж байгаа. Тэгээд нөгөө тендер чи нөгөө нээх өдөр гэж байгаа. Тэрнээс нь нэлээд доногийн өмнө орчуулгыг нь бол бэлэн болгоод гаргаж өгөх ёстой шүү дээ. Цаана эргээд нөгөө юм санхүүгийн эрсдэл байгаа учраас тухайн тендерт оролцож амжихгүй гэдэг утгаараа. Тэгэхээр нөгөө хятад талын орчуулга хийлэгдэх тендерийн компаниудын шаардлага нэр өндөр юм болов. Энэ олон жил ажиллаж байгаа хугацаанд янз бүрийн орчуулгууд орж ирж байгаа. Тэр дундаа одоо сонирхолтой ч юм хөгжилтэй тийм орчуулгууд ямар хөө орчуулгууд орж ирдэг вэ? За сонирхолтой нэг тендер орчуулга хийгээ суудсан чинь нэг ээж холбогдоод нэг орчуулга хийлгэсэн юм. Тэр нэг хүүхдийн цэцэрлэгийн бие даалт байсан. Хөөрхөн санагдаад. Уг нь бол цэцэрлэг зарим цэцэрлэгт гэж бие даалт өгд юм бэлээ. Ингээд тэр нь орс хэл дээр байсан баха. Шүлэг илүү дуу орчуулга. Тэр амар хөөрхөн санагдаад. Тэр хүүхдийн гоё энерги нь барагдах гоё. Цог дагаж орж ирэх нэг тийм гоё цэнэглэгдэж байгаа юм шиг мэдрэмж авч ирсэн. Хоёр дахь кейс нь болохоор нэг хурдан удмын адууны пассворд орчуулсан юм аа. Тэгээд яг нь инээд хүрээдсэн тухайд нэг мал амтны хичээгээр нэг орчуулдаг. Дандаа л хүний л юм орчуулсан шүү дээ. Ийм Монголи болон бусад төрлийн хичээгээр нь. Нэг юм хурдуудмын адуу тэр нь бүр юм галландаас гаралтай Орсоос ирсэн тийм орс хэлтэй ирэх пассворд тест. Тэрийг орчуулж байхдаа нэг тийм нэг юм амтны ажил хийгээд байгаа шиг. Өөрөө амт болсон юм шиг үү? Тийм биткойн нэг яг сонирхолтой л мэдрэмж төр. Тэр санаас гарддаг тэр энэ хоёр орчуулга. Тийм. Одоогийн байдлаар энэ хичнээн албан байгууллагатай хамтарч ажиллаад байна танаа саяд. За яг сүүлийн үед тоолоогүй. Нэг жилийн хугацаанд давхарцсан тоогоор ер нь 500 орчим. Үүнээс 70 орчим хувь нь хувь хүн. Мэдээллийн хувь нөгөө визэнд орж байгаа. Манх нөгөө Италийн визэнд орж байгаа хүмүүсийн Монголиа Итали хэл рүү орчуулж өгдөг. Италийн элчингээс ямар шаардлага тавьдаг вэ гэхээр 3 төрлийн Монголиа англи хэл дээр байж болно. Бусд нь заавалчгүй Итали хэл дээр байх шаардлага тавьдаг юм шиг байна лээ. Тэгэхээр тоо ярил тийм 500 орчим албан байгууллага болон хувь. Түүнээс 70% нь хувь, 30% нь албан байгууллага. Сүүлд хиймэл оюун хаан гэж их ярьдаг болсон. Ер нь орчуулгын сайтууд явандаа одоо хөгжил нь ямар хөө байдалд хүрнэ гэж та ярин таамаглаж сайтын хөгжлийг ер нь юу гэж харж байна вэ? Гоё асуултанд баярлалаа. Одоо ашиглаж байгаа өдөр тутам бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд тэр хүмүүс нөгөө тэгвэл хинч ашиглаад орчуулга хийчтэй гэж бодож магадгүй. AI-тэй нөгөө харьцаж сурна гэдэг чинь одоо баг нэг төрлийн ур чадвар болчихлоо. Нэгт хоёрт
яг туршлагатай орчуулагч AI-ийн бэлдэж өгсөн драфтыг дахин эцлэж эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаж чадна. AI-тай холбоотой орчуулгыг яаж харж байгааг бол яг нөгөө манай багийн бид гурван нэг мөрөөдөл байгаа. Яг бизнесийн зорилгын хэмжээнд яг хүрээгүй зөв мөрөөдөл гэх юм уу. Нөгөө юм бэлэн вебсайт руу та орчуулга апплод хийгээд өөрөө тухайн орчуулга хэмэл оюун ухааны тусламжтай орчуулга хийгээд тэр нэг юм алдаа нь accuracy гэж ярьдаг те алдаа гаргахгүй байх магадлал нь 99%-тай. Тэр гарч ирсэн бэлэн босон бичиг баримтыг одоо Монголд хууль өөрчлөгдөд орчуулгын дижитал тамгыг яг нотариат төр хүлээн зөвшөөрдөг болчих юм бол тухайн орчуулга нь өөрөө тамгалагдаад автоматар таашгүй компьютер руу татаад авчна гэсэн үг. Ер нь бол яг хүний хэрэгцээ баг огт хэрэггүй гэсэн. Мэдээж яг цаана мэрэгжлийн баг нөгөө гинтийн асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байж шаардлагатай. 100% автомат болно л гэж ер нь харж байгаа. Ирээдүйд орчуулгын хоёр хоорондоо холбогдоод. Орчуулгын хувьд хамгийн богино хугацаанд хийгддэг орчуулга, хамгийн урт хугацаанд хийгддэг орчуулгууд ер нь хэдийн хугацаанууд дээр юм бэ танаа дээр орж ирж байсан ажил үйлчлэгнүүд дээр? За хамгийн яралтай нь 30 минутаас 1 цагийн дотор. Манайхан тийм ер нь тэгж яралтай 1-2 нүур гарч боломжтой. Өнөөдөр ч гарсан. Тэр нөгөө яаж юм гэхээр манайхан нөгөө нэг ажиллаа хэр төлөвлөж ийн гэдэгтэй холбоотой. Ер нь бол за яг дандаа ингэж яриад хань боруулах л та. Гэтэ зарим тохиолдолд зарим хүмүүс нөгөө ажиллаа айгу тулгадаг байхгүй юу. Тэр нөө орчуулагчид газ гаргаад өгөөч 30 минут 1 цагийн дотор 2-3 цагийн дотор. Тэ бид нар мэдээж гаргаж өгнө л дөө. Айхтар их ажилтай биш сууж ивэл. Гэтэ олон хуц орчуулгын донд урдсныг 2 орчуулгыг л оруулаад гаргацдаг. Тэгэхээр хамгийн хурдандаа гардаг орчуулга бол 30 минутаас 1 цагийн дотор гарч байгаа. 50 орчуулж байгаа олон хуц орчуулга бол 72 цагийн дотор л гарна. 40-50 хуц 100-аас 200 хуц байсан ч хамаагүй 72 цаг хүртэлх 3 хоногоос дээш бид нар нэг удаан суугаад идэх юм дөө. Тийм. Олуулаач хамаагүй хувааж аваад дуусчихдаг гэсэн үг. Баталгаад орчуулгаас гадна өөр төрлийн ямар орчуулгууд бас хийж байна вэ? За баталгаад орчуулгаас гадна өөр за жишээлбэл телевизийн салбарын киноны орчуулга ч юм уу, сабтайтл орчуулга тиймэрхүү ажлууд орж ирнэ. За нөгөө үнэлгээ тарифаас хамаарат авах тохиоллоо авахгүй тохиоллоо янз бүр тийм. Сүүлд яг нэг 2 трейлер орчуулсан манайх. Энэ нөгөө жүжигчин залуу байсан Жанчуугээ залуу манайх руу явуулаад нь ээжтэй уран сайхны кино For You гэх романтик комеди энэ 2 киноны трейлерыг манайх орчуулсан. Тийм. Жишээлбэл иймэрхүү трейлер, кино, ном гэх мэт орчуулгыг бас хийх боломжтой. Үнээл тохирох юм бол. Өмнө нь одоо орчуулга хийх явцдаа одоо магадгүй бүр дээр үд нэг славрдаг гэсэн юм уу те бас яг яаж орчуулга явагддаг гэсэн би бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо за энэ хэсгийг хайч те тэгээд сүүлийн үед одоо орчуулга хийхэд одоо инновацлог ямар зүйлсийг одоо нэвтрүүлж байна вэ? Ямар аргаар орчуулгуудаа ер нь төлхөө хийж байна вэ? Түрүүн хийсэнчлэн AI ашиглаж байгаа. AI бидний ажлыг 10 дахин бүтээмж нэмэгдүүлдэг. Бид нар тэр хэлийг мэднэ, маш сайн мэднэ. Бид нар нөгөө түрүүн хийсэн гуруулаа гэдэг бид гуруулаа 3 хэл дээр орчуулга хийж чадна өөрснөө мэддэг хэлээрээ. Орс, англи, герман, итали гэдэг нөгөө өөр хэлүүд мэддэг. Мэддэг мөртлөөсөө яар хэлэх нь нөгөө бүтээмжийн хувь цаг хугацааны хувьд 10 дахин хурдан байхгүй. Хуучин бид нар болор тойл Google Translate зэрэг тойл бичиг болон төлөвлөд ашигладаг байсан бол одоо яг тохиромжтой ашигласнараа бүтээмжээ нэмэгдүүлээ тэр ирээр манай борлуулалтанд эргээр шууд нөлөөлж байгаа. AI-аар орчуулга хийх явцад хэр оновчтой нэг алдаатай зүйлс бас гарах уу? Гарна. AI 80-90% л гаргаж өгнө. Дөрөв би дотоо хэлдэг шиг боллоо. Бас нэг давуу тал нь AI ч нөгөө хүнээс ухаантай байхгүй юу? AI ер нь ямар ажил хийж байна вэ гэхээр 2-3 минутын дотор интернетэд байгаа нээлттэй ихтер хүн болгон нээлттэйгээ мэдээллийг шүүгээд тухайн бүр бичиг баримтанд баг үнэн үү зөв үү гэдэг хэмжээнд шүүж гаргаж ирээд тэртлийн бүр эксперт байхгүй тий. Ямар ч төрлийн бичиг баримт байсан түүх байна уу, ангаах байна уу хамаагүй, бизнес байна уу, бүр бизнес тэр дундаа бизнес хийлгийг бүр төгс мэднэ. Тийм. Тэгэхээр яг тэр нэг Америкт одоо сүүлийн үед ашиглагдж байгаа яг зөв гоё тэр бизнесийн хийллэгийг шууд болгоод аваад ирнэ гэсэн үг. Алдаатай орчуулга одоо хийснээс болж ямар асуудлууд гардыг одоо тухайн орчуулга хийж байгаа иргэн хүн албан байгууллага хурж исэн тохиолдолд тийм кейсүүд ер нь хэр гэдэм бол маш сонирхолтой асуулт байна. Интернетээ захин орчинд ороод харуул тийм алдаа гаргаж исэн газруудын муухай түүх бол харагддаг. Тэр нэгтээ нөгөө хурдан мэдэгддэг учраас манаа дээр жишээлбэл азар харьцангуй гайгүй өнгөрөөддөг бид нар. Тэр нь ямар тохиолдол гардаг вэ гэхээр баталгаад орчуулгыг хүн авч яваад дараагийн шатнд буюу нотариат төр очиод нотариатын баталгаажуулалт хийлэгдэг.
нотрот маань тухайн гадаад хэлийг мэдэхгүй байсан ч гэсэн тоогоо хараад мэдэн шүү дээ. Он сар өдөр. Жишээлбэл Монголиагийн зүүн доод буланд 16 оронтой дахин давтагдчихгүй дугаар байдаг. Тэрэн дээр нэг үсэг нэг тоож алдчих болохгүй. Ягаад гэвэл тэр Монголиагийн яг нөгөө үнэн бодит гэдгийг тэр нөгөө дахин давтагдчихгүй тоогоор нь ялгаж байгаа учраас. Тэгэхээр нөгөө манай алдаа хурдан мэдэгдэх учраас тийм тохиол байдаг. Манай хамгийн сайн нэг орчуулагч маань хүртэл нэг 101 удаа ч юм 201 удаа ч юм алддаг байхгүй. Тийм яг хүн л юм чинь. Нэг юм ядрах ч юм уу ажлын ачаалттай өдөр байдаг. Тэгээ алдаа гарган мэдэгдэл бид нар гэрлийн хурдаар засаал хүргэлт дээр UB cap-ийн хүргэлт дээр маш хурдан нэг тухайн нэг нүрийг нь бол үргэлжлүүлдэг. Өөрөө тий. Стартап бизнес эрхэлж байгаа бас нэг стартап бизнес эрхэлж байгаа залуу хүний хувьд бизнес эрхлээд явхад ер нь ямар хүндрэлүүд, асуудлууд ер нь тулгамдж байна вэ? За асуудлууд манайх одоо жишээ яг юу гэж хардаг вэ? Манайх одоо жишээлбэл татварын өртөө явж байгаа. 2 орчим сая төгрөний. Тэгээд эхнэрт хоёр төлж чадахгүй байгаа. Харилцах таасанд ч байхгүй, таламжийн таасанд ч байхгүй. Яг нэрэн гисэн. Тэр яг юм санхүүгээ маш сайн төлөвлөх хэрэгтэй байсан багтал та. Бид гурав нөгөө багаараа олсон орлогоосоо баг хэмжээгээр хоригдлол үүсгээд тэр хитэн дөрний борлуулалт сард гарч байгаа мэдчихсэн учраас яг маш хариуцлагатай хаацсан мод яг төлж чадна. Гэхдээ миний бодлоор миний мэдгч жишээгээр Оросын холбооны улс намайг оюутан байх хугацаанд IT-ийн чиглэлийн болон бусад нөгөө залуучуудын авч явах боломжтой салбарын стартапуудад эхний 3 жил дээр татврын хөнгөлт үзүүлдэг гэсэн байхгүй бүтээг хүртэлх хувь. Тэгээ би тэрийг айгу тод санд би бүр орж асуужсэн. Би хэрвээ ингээд Оросын холбооны улсын иргэн байгаад 18-аас 25 настай байгаад 35 жилөө бас боломж. Тийм байсан бол надад энэ хөнгөлт урамшуул олгодгойсэн үү гэдгсэн чинь болох байсан гэдэг ч аахгүй. Тэрнтэй адилхан татвар нийгмийн даатгал одоо энэ төрлийн нөгөө урамшуулах хөнгөлтүүд байх юм бол илүү дэмжлэг болох юм болоо тий. Өнөөдөр надаас 2 сая төгрөг авах нь бас төлөө нэмжтэй юм уу? 3 жилийн дараа манайх нөө үйл ажиллагаа маань нэлээд тогтвортой болохоор 20 сая төгрөгийн татвар авах нь илүү өр өгөөжт юм уу гэж л асуумаар санагддаг. Орчуулагч цэгийн сайтын хувьд офис бол гэрээр офислдаг гэж сонссон. Тий. Гэрээр офислахын одоо давуу тал нь юу вэ? Бас сул тал нь юу байгаа юм шиг ажиглагдаж байна нэр нь. За сул тал гэвэл нөгөө байгууллагуудтай уулзалт ихтэй очиж л уулзсан тий хурж ирээд уулзах боломжгүй мөн хувь хүмүүс бас танаа байршилж байгааг хаана вэ? Замын цаг дээр зүүн талд яг одоо яваад чи гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө гэрлэгөө хүн оруулах боломжгүй. Нөгөө нэг онлайнаар түрүүний хоёулынх нь ярьсан. Онлайнаар гэдэг юм а тайлбарладаг. Давуу тал нь гэвэл мэдээж ойлгомжтой үйл ажиллагааны зардал манайх ер нь бол нэг сарын 150-аас 300 мянган төгрөг. Офисын зарлаас хэмнээд шүү дээ. Үйл ажиллагааны зардлыг айгүй өсөхтэй нөлөөд байгаа шүү дээ. Тэгээ нөгөө интернет тавгүйс төр чинь нөгөө яг юм амжиргааны зардал руу орчиж байгаа болохоор ер нь асуудалгүй. Тог интернет принтерийн хор бичгийн цаас зардал гардаг юм. Энэ яг форматаа ч гэсэн барил гэж бодож байгаа. Хичнээн олон клиенттай болсон ч гэсэн гол нь манай орчуулгал чанартай гараад тухайн үйлчлүүлэгчийн мандал ажил бүтчихвэл бидний гоё сайхан харагдах нь хамаагүй гэж би бол бодож байгаа. Орчуулагч хүн өрөг дээрсэн байна. Хэл сурахаар сонирхож байгаа хүмүүс бас их сонирхолтой байж магадгүй. Хэл ер нь сурах байгаа хүмүүс юун дээр анхааруул зүгээр идэм юм. За хамгийн нийтлэг нь бол угаасаа англи шүү дээ. Хүмүүс одоо англи хэл одоо нөгөө зайлшгүй сурах шаардлагатай хэл болоод бас айгуу удаж шүү дээ. Би нь англиг айгуу удаа үтсэн. Бэлтгэл ангиас ахуулаад. Би бол хувьдаа яг хүмүүст тэгжэл хэлхийг хүсдэг нөгөө ямар шаардлагаар англи хэл сурах гэж байгаа юм бэ гэдгээ нөгөө зорилгоо тодорхойлоод тэрнийхээ төлөө тэмүүлэл зүгээр юм болоо. Одоо жишээлбэл айгу дүрм үзэх шаардлага хүмүүс байгаа шүү дээ. Зөв бизнес эрхэлдэг. Бизнесийн түншүүдтэйгээ WhatsApp болон Viber дээр нэг чатлах хэмжээний заримдаа ярих хэмжээний англи сурах гэж байгаа бол та яг тэр зорилго руу л яв. Англи хэлний Монголд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гадаад хүмүүстэй, гадаад багштай ярианы клубд явуул гэж би зөвлөнө. 3-аас 6 сар, 1 жил, 2 жил хамаагүй. Нөгөө ярьж суран суртлаа. Эсвэргээрээ 10 жилийн хүүхэд гадагшаа тэтгэлэг аваа сургуульд явах гэж байгаа. IELTS бэлтэж байгаа, дөрөв ярих, сонсох, бичих гэх мэт нөө дөрвөн ур чадвар дөрвөлээ шаардлагатай хүмүүс их юм бол IELTS-ийн оноо амлаж байгаа сургалтын төвдөл яв гэж яг нөгөө зорилгоо тодорхойлоо зорилгоон төлөв тэмүүлэл илүү үр дүнтэй болов гэж би боддог. Тэгэхгүй нөгөө ингээ хүмүүс яг нөгөө ингээ уг нөгөө бизнес эрхлэгч маань англи хэл сурах гээд дөрвөн хичээл үзээд өөрийгөө залгаачдаг. Айгүй ингээ шаардлагагүй шүү дээ. Нөгөө broken English гэж байгаа. Ер нь би бол тэгж боддог шүү дээ. Гадаад хэлний эцсийн зорилго нь ойлголцох. Тэр дөрмийн алдаа ер нь хамаагүй шүү дээ. Гадаадд очиод яг нөгөө бизнес түнштэйгээ гол
point гол тохиролцоогоо л хийж чадчих юм бол төгс ангилтай шаардлагагүй л гэж боддог. Манай монгол хүмүүсийн хувьд аяга онцлогтой. Яаж ийгэл хэлгүй байсан ч гэсэн гадаад оронд очингуудаа очроо олоод би body language-ээр аягүй сайн ойлголцдог гэж яриад. Тэр ер нь хэр хүний ортой вэ? Тэр үнэн бах уу? Тийм практик дээр амьдрал дээр тэр зөндөө мэдэн шүү дээ. Тийм нэг цөөхөн үгээр тийг болгоод ойлгоцсон шүү дээ. Ялангуяа хойрлоос туршлагатай хүмүүс уулзсан бол салбараа мэддэг туршлагатай хүмүүсүүд энийг ойлгож болно. Мөгчингийн хувьд хараад тахны бас сошиал ертөнцид бас нэлээд идэвхтэй хүн харагддаг. Би чамайг тэгж боддог гэсэн байхгүй. Маркетер юм болоо гэж бодоод идэгсэн. Мөгчин ер нь маркетерийн ажил хийдэг үү, эрхэлдэг үү, зөвхөн орчуулгын ажил хийдэг юм уу? Тий нөгөө маркетингийнхан өөрснөө ч гэсэн чи маркетинг юм байна лээ шүү дээ гэж орж ирдэг байхгүй. Яг нөө сошиал дээр л айгу итгэвтэй болохоор хөндлөнгөс тэгж харагддаг байх. Нөгөө юм дагагчаа нэм их сонирхолтой хандлтны төлөө айгу явдаг гэсэн. Тэр нөгөө энэ миний эргээд орчуулгын л ажил байлаа. Орчуулгынхаа л зарыг явуулах. Ер нь бол айгу тэгж контент хуулж, copy paste хийж тавьдаг байсан. Тэр нь яг нь бүдүүлгэл аргалдаа маркетингийн төсөвгөө одоо харьцангуй тэр бүх зүйлээ болж байгаа. Тэр нэг reel хуулж тавьдаг, зурагтай пост хуулж тавьдаг ч юм уу. Тэрийг бүгдийг дандаа болоод яг нэг original content буюу яг өөрснөө бид нар бичлэг, текст, пост гэх мэт мэдээллүүдийг оруулах. За маркетер мөн үү гэвэл сая өнгөрсөн 117 хоногийн турш үргэлжилсэн Grow with Google Mongolia гэдэг айгүй гоё хөтөлбөр байгаа. Энэ подкастыг сонсож байгаа залуучууд сонирхоод үзээрэй. Одоо хизээ үлээ 26 оны 3 сард үлээ. Би хугацааг нь буруу санаж байна. Яг сүүлчийн эсэлтээ аваад Монголд 1000 хүн энэ сертификатыг аваад дуусж байгаа. Grow with Google Mongolia гэдэг хөтөлбөр байгаа. Тэрний олон улсын Coursera-гаас олгогддог олон улсын төлөвлөлийн зөвшөөрөлт хүссэн юм сертификат бол байгаа. Тийм дижитал маркетингийн. Тэгэхээр номын дууг нь бол чүчүүд сонсон гэсэн үг. Хэдийн хэр хугацааны тийм сургалт хийх юм бэ? Тийм 17 хоногийн турш маш удаан тийм амралтын өдөр болгоо ажлын 5 өдөр нөгөө Coursera.org дээр яг платформ дээр онлайнаар хичээлээ үзээд хагас сайн болгонд нь баттгах хичээл буюу мэрэгжлийн багш нь яг салбарын маш сайн маркетингийн эксперт нь манайх бол Дима гэдэг нэртэй багш байсан. Bonum компани маркетингийн захирал гэж ойлгосон тийм мундаг хүмүүсээр яг ингээ нөгөө онлайн мэдлэгээ давхар баталгаажуулж монгол хэл дээр сураад тэгээд явсан. Тэгэхээр бол ер нь яг аавс гинэс нэхлээд айгаа гоё ойлголт авт юм байлээ. Гэтээ бүхэлдээ маркетинг биш зөвхөн сошиал маркетинг гэсэн. Монголын маркетингийн салбар гадны сургалтанд ингээд суухаар ажиглахаар ялгаатай тийм зүйл ажиглагдаж байна уу? Ерөн дээр сургалтанд сууснаас чамд ер нь юу мэдрэгдсэн бэ? Илүү олж авсан үзүүштэй харуулжтай ч юм уу тийм туршлага зүйл юу исэн шиг санагдсан байна. За өмнө нь яг тэр гадны хөтөлбөр биш яг Монголын тийм маркетингийн сургалтанд би сууж үзээгүй. Тэгэхээр харьцуулж хэлж мэдэхгүй байна. Яг тухайн тэр Grow with Google Mongolia-гийн Google компани Coursera дээр оруулсан Google хичээл дээр давуу талтай зүйлүүд юу байсан бэ гэвэл нэгт нөгөө миний ойлголтыг хүчтэй өөрчилж чадсан. Би нөгөө нэг айгу дутуу үнэлдэг байсан юм билээ маркетингийн салбарыг. Надад юм гаднаас амар романтик харагддаг байсан байхгүй юу? Нэг юм креатив байх хэвээр гой санаа бодоод л олчих юм бол бичлэг нь вайрал яваад тэгээд клиентууд татна гэдэг ч юм уу ингэж их романтикаар боддог байсан чинь үгүй юм билээ. Харин ч амар тоо суурьтай. Тэгээ нөгөө маркетингийн экспертүүдийн дараагийн сурдаг юм нь дата анализ гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө яг л тоо үзүүлэлт өмнөх төр маркетингийн кампайны үзүүлэлтүүд ямар байсан ер нь олон жилийн нөгөө хүн амын статистик, хүн ам зүйн статистиктэй олон юм тоо мэдээлэл дээр үндэслэж тэгж нөгөө ажиллаа явуулдаг тэр чинь бас их нарийн шинжлэх байсан байлаа. Нэгт нөгөө энэ ойлголтыг маань хүчтэй өөрчилж байгаа. Хоёрт дижитал маркетинг өөрөө маш олон интернет төлөвлөлт ашигладаг юм байлаа. Ер нь автоматжуулалт юм уу гэх юм уу те. Тиймэрхүү Google-ийн гой ер нь интернет нээлттэй төр байдаг тасархай гоё төлөвлөлтийг сурч авсан. Орчуулга одоо хийх гэж байгаа албан байгууллага хувь хүмүүс орчуулга хийх гэсэн өмнө анхаарах ёстой зүйлс гэвэл бид нэр юун дээр анхааруул зүгээр юм шиг юм санагддаг бай. За хувь хүмүүсийн хувьд ялангуяа нөгөө хэрвээ та визний материал бүрдүүлж байгаа бол орчуулга тухайн нөгөө визний материал бүрдүүлэх хэсгийнхаа нэг чухал хэсэг болгож ач холбогдол өгөөрэй, цаг хугацаагаа нэлээ наан төлөвлөөрэй те. Орчуулгын чанараас хамаарат виз нь гараагүй тохиол би мэднэ. Өнгөрсөн 7 хоног сонссон. Италийн визэнд орох гэж байгаа хүн өөр нэг чанаргүй газар орчуулга хийлгээд ганцхан үг гээгдүүлсэн байсан гэсэн тэрэн дотор англиар зорчих орнууд гэдэг дээр 3 орны нэр дуртаад Итали гэдэг орныг нь өөрийг нь меншн хийгээгүй. Тэгээ иймэрхүү жижигхэн нэг үгнээс олж таны шингэний виз гарахгүй байх эрсдэлтэй учраас та бичүүгээрээ бүрдүүлж байх явцдаа цаг хугацаагаа орчуулагчид
ажлын 2-3 хоног ч гэдэм үү 4-5 хоног ч гэдэм хангалттай хугацаа гаргаж өгөх юм бол эргээд танд маш хэрэгтэй шүллээч ер нь зөвлөдөг манайхаас. Тийм болохоор маш сайн орчуулгын товчоо орчуулгын газар хандаж бид нэр аль бичгийн үйл ажиллагааг даатгаж хийлгүүлэх нь зөв гэж би одоо ойлгож байна. Бүх төрлийн эрсдлээс сэргийлнэ хангалттай хугацаа гаргаж өгөөрэй. Манай өнөөдрийн Бүтээгч Монгол подкаст энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор орчуулга CGMN сайтын үүсгэн байгуулагч, орчуулагч Мөнхчөө өргөдөө ирлээ. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа түр баяртай. Баяртай.